За тэгэхээр ТV нэмтлүүц яг одоо Баянзүрх дүүргийн 21-р хороонд амьдардаг өргөтлгөөсөн 8 хүүхэдтэй эмэгтэйд бол шинэ жилийн бэлэг өгж за энэ хүний амьдралын талаар бас та бүхэнд мэдээлэл өгч та бүхнээс монголчууд та бүхнээс бас энэ хүнд туслаач гэдэг ийм сэтгэлийн дэмийг гуйхаар бол ирээд байгаа юм а. Тэгэхээр Сэлэнг сайхан гэж энийгч бол 8 хүүхэдтэй за өргөтлгөөсөн ийм эмэгтэй гэдгийг бол хэвлэл мэдээлэл хэрэгслээд онцлоод за энэ хүнд бас туслах энийг дор бүрнээ бол өрнүүлж байгаа. Тэгээд одоо бүгдээ энэ айл руугаа орж Сэлэнг сайхан ихчтэйгээ болоод за 8 хүүхэдтэй танилцаж амьдрал нь ямар байгаа, за амьдрал нь бас юу шаардлагатай, монголчуудаас тус хүргэх юу хэрэгтэй вэ гэдэг бүгдээ одоо дотгошоо орж тодруулж асууя. Түрүүн амьдрал ах хэрэг өнөгч. Амьдрал ах яг хуу барилгын ажлыгээ тэд хүүхэдтэй болгож л байна. Хүүхдээ хичээл сургуулиас нь хоцроохгүй. Одоо бол сургууль хүүхдүүд амарсан байна. 2 охин маань оюутан, 3 сургууль, 2 цэцэрлэг тэгээд багыгаа гэртээ харал. Тэгээд барилгын ажил одоо ер нь явааргүй болжээ. Ажил хийгээд цалин олддгоо. Хаана ажилладаг юм бэ та? Хуваараа сайн нэг барилгын компанид орсон. Тэгээд барилгын компанид ороод 5 айлын орон сууцсаад уулын ажиллаад гээд уулын цалингаа өчтгөө сайхан цалингаа өгөхгүй хэцүү байлаа. Хөдөө төлөөд өрөөс тасраад хэцүү. Тэг өчтөр өдөржингөө хүлээж оройд дарагтайгаа уулзсан бид нэр. Тэгээд өнөөдөр маргааш цэрлэгээ хийчихээ. Цэрлэгээ хийгээд яг 30-нд мөнгө яа. Баг зэрэг явамсуулаа хийсэн. Эцэг ихээс бол өвлөж үлдсэх хөрөнгө авахгүй, хөлсний гэрт амьдардаг. Сарынхаа хүүхдийн мөнгийг 100 мянгаыг түрээсэндээ өгдөг, газартаа 20 мянга, тогондоо 30 мянга, айлаас 30 мянгаар тог авдээ. Тэгээ түрээсэндээ 50 мянга өгчтээ. Тэгээ хүүхдийн мөнгийг 100 мянгаыг бол түрээсэндээ явуулчих тийм үү. Өөрийн гисний газар гэр хоёртой л олчвол би бол цаашнаас амьдралыг бас аваад явчихна гэж бодож байна. За тэгэхээр Сэлэнг сайхан ихчийн хамгийн том охин Нямжиргалтай уулзчихэд байна. За Нямжиргал сонь сайхан юу вэ? Яг хойдон дөнөрөө хараад тэгэл гэртээ байж эндөө тэгээд хичээлдээ яваал тэгэл өдөөс хойш ирээлдэг үгээ аниалах үгээ хараад тэгэл явж идэв. Аль сургуульд сурдаг вэ? Ямар мэргэжлэр сурж байгаа вэ? Армат орч 4 замын сурдаг. Барилгын политехникийн коллеж. Тийм. Хичээл ном хэрэг. Гайгуутай байж л яваал энэ ямарч ирсэн. Сая дүн гарсан. Бүх дүн гарцсан, дүнгээ гаргацсан. Тэгээд өнөөдөр нөгөө амралтын өдөр, бүх нийтийн амралтын өдөр гэдээ амарч байна. Ээжигээ одоо ажилдаа төрөлтөө явж байхад бол чиний хувьд бол яг араа албаа хариуцаад энэ олон дүүнэрээ ингэж харж ханддаг байх нь шүү дээ. Ер нь олон дүүтэй байхын жаргал юу вэ? Сайхан шүү дээ. Эднийхээ ямарчсан том болгоод нэг ач хавыг үзчихвэл ээжигээ нэг ямар ч гэсэн нэг өхөөлөхгүй дүүнэрээ том болгоод нэг сайхан амьдруулад хүний дайтай явуулж ийл гэж ээжигээ боддгийг. Тэгээд ямар ч гэсэн нэг өөр ингэсэн хашаатай өөр ингэсэн гэр оронтой болчвол тэгээд миний жаргал тэр юм дөө. За тэгэхээр олон нэглэх нөтөө хүүхэдтэй өргөтлөөсөн 8 хүүхэдтэй Сэлэнг сайхан ихч маань бол ямар ч байсан бид нарыг үнэхээр бас халуун дотноор ухтаж яваад за энэ айлд ирээд ингээ ярилцахад бол надад олон хүүхэдтэй учраас үнэхээр гоё энерги мэдгэж байна. Тэгээд том охинтой уулзлаа. За яг томынхон доотлох охин бол яг одоогор байхгүй гэж таарлаа. Тэгээд дотгошоо орж бас баг хүүхдүүдтэй ярилцээ. За бас хичээл сургууль нь ямар байна? Тэр талаар ярилцаад бүгдээрээ болж игэл бас хүүхдүүдийн авьяасыг үзье гэж бодож байна. Ингээд дотгошоо орцоо. За тэгэхээр Сэлэнг сайхан ихчээ маань хамгийн том хүүн хэн блэ? Ихтер. Ихтер үү? Аха. За хичээл ном хэрэг байна. Хэддүгээр анги лээ? 5 дугаар анги. За хичээл ном нь хэрэг нахад үгүй. Сайн байна. Ямар хичээлдээ төлөхөө сайн бэ? Математик театрын хичээлдэл. За тэгээд өөр сонь сайхан юу вэ? Чи ч одоо их олон дүүтэй юм байна. Одоо бас энэ айлын бол тулах ноён нуруу нь бол энэ залуу болно. За хэдхэн жилийн дараа бол ямар ч гэсэн одоо ээжигээ ихч нарыгаа дүүгээ аваад явах одоо аавын оронд болох юм том ах юм байна шүү дээ. Тэгэхээр танд ер нь ямар хоббитай би за юу хиймээр санагддаг ер нь? Би ер нь дандаа л мод савхаар их дуртай байдаг. Миний хобби л ер нь тэр. Мод?
ус авах. Ус авах их дуртай. Аха. Гэрийнх усыг бол чил аавна үстэй. Тэр юу л 3 дахь ангийнхаа дүүтэйгээ зүгтээ зүгэл. 3 дугаар ангийнхын төгтө зүг ус авах уу? Нэг удаад одоо ийм том залууч нэг удаад явахад хэдэн литр ус өргөж байна? Би юу 50-60 литр ус ярьдаг. Бурхан ямар бэртэй хөхтэй. Наашир 3 дугаар ангийнхын дүү найлын. За наашир агагийн хурж ирээс оч. Энд дээрээс оч. За чамаа хин гэдгийг. Их баяр. Их хоёр гэдэг юм уу? За хичээл ном сайн уу? Сайн. Ямар хичээлдээ сайн байна? Та математик. Үгүй та уулээд зураг. Зургандаа сайн махтайгаа адилхан юм уу? За аль сургууль сурдаг лээ? 102. 102 дахь сургууль сурдаг юм. За яг одоо энэ зургтай гарч байхдаа бас найзуудтай, ангийнхантай багш нартай юу гэж хандаж хэлмээр байна? Багштай баярлж явдаг шүү. Ангийнхантай айртай шүү, амжилт хүсье гэж хэлэх юм уу? Юу гэж хэлэх юм? За чи хэлэх үгээ бодож байгаарай заяа. За аанду багштай ч юм уу баярлалаа хэлээд ч юм уу. Юу гэж хэлмээр вэ? Багшигаа гандаж хэлсэн бол нэм багшаа та намайг хуучлаарай гэж хэлмээр. За ангийнхан багш нэм багш юм уу те? Тий. За яг одоо ТV8 телевизийг үзэж суугаа 102 дугаар сургуулийн нэм багш байгаа бол та бас одоо манай дүүг уучлаарай. Тэгээ таныг бас зөндөө гомдож исэн бол уучлаарай гэдгээд өөрөөсөө бас ингээ хэлж шүү. За энэ эдгүүр ингээ залуу бай. Наашир агаах өрдөр ирээ сууч. За наашир. Цэцэрлэг үү? За аль цэцэрлэгт явд? Хэдвэр цэцэрлэгт явд ээ? Дөрөв. Дөрөвдүгээр цэцэрлэгт явдаг юм уу? За. Ямар хоббит юм чи? Бай. Морины хоббит юм уу? Морь унах дуртай юу? Морь сайн унах уу? Унах уу морь? Унахгүй. Зүгээр хоббит юм байна те. За сайн морь унцураарай заа юу. За. За хэдвэр ингэлээ? Нэгдүгээр анги юм уу? За өөрөө ингээ барьж байгаад өөрийгөө танилцуулаад одоо нэгдүгээр ангийн том залууч юм бас шүлэг уншин шүү дээ одоо. За ийш харж байгаад шүлэг уншиж. За ингээд ээжтэй ахтай ихчтэй тэгээд ангийнхандаа бүх хүмүүстэй зориулаад гоё шүлэг уншиж дуулах юм уу эсвэл Олингх насби оногэж засвала орсутэггүй замбал конжигэж хайла гадаад талагаас би оногэж засвала гатсан хүнээс асуугүй ингэж хайла өвлийг өтлөөшөви оногэж засвала заадулсасу ой цала. За баяр үргээ. Ямар мундаг хөөхд вэ? За чи дуу мэдхүү? Дуу мэдхүү? Мэдхүү. За дуулчих. За одоо хоёул Happy night. Томокори happy night. Томокори тэтэтэй. гэр үнэхээр сайхан халуун дотн ухтаж авсан танай гэрүүлд танд баярлалаа сайхан хичээ. Тэгээд бас монголчуудаа зориулж та бас мэдлэгээ дэвшүүлж баярын сэтгэлээс уулзах тийм ээ. За. Танай байгуулагдсан баярлалаа. Монголын арт түмэнд баяраа сайхан тэмдэг. Шинэ оноо сайхан тэмдэглээрээ. Бид нар ч гэсэн сайхан тэмдэглэж байна. Баярлалаа гэж хэлье танай хамт олонд. За тэгэхээр манай албаны зүгээс бас бяцхан гарын бэлэгтээ ирсэн байгаа. Тэгээд энэ хүүхдүүдтэй. За том охин. За. Баярлалаа. За мундаг дуучин да. За. За. За том залуу. За. Ирэх гүнжидэх үү? Ирэхтэй юм уу? Би ч одоо аль түрүүнээс л ийм ихтэй юм болол гэж бодоод байгаа шүү дээ. За. Бүр 6 хүүтэй юм уу та чинь? Бурхан. Сайхан байна да. За. За тэгэхээр тэнд бас нэг бяцхан юмтай унтчих шиг байна. Тий. Тэр хүнийхээ биелгийг одоо ингээд бас нөгөө нэг охины биелгээ явж байгаа. Тий. Тэгээд одоо манай нэвтрүүлгийн зүс манай хамт олонны зүгээс танай одоо
Баярын ширээг. Тэ баярын ширээг чимэлааж сайхан баярлаарай. 2016 онд бас юу санс 9 хүсэл чинь биелж тийм ээ. Ааха. Тэгээ бүх зүйл сайхан болох болтугай ингээд гэж өргөд. За Энэ тортыг бэлэг болгож байгаамаа. Ингээд та бүхэн сайхан баярлцгаарай. Бид нарыг халуун дотноор хүлээж авсан танаа гэр бүл бүгдээрэнд нь баярлаа. Ингээд нэвтрүүлгийн ярилцах цагийг хүрээд өндөрлөж байна. За